Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ толин тусгалын хүч хэмээх хорвоо ертөнцийн гайхалтай нэгэн хүчрхэг хуулийг танилцуулах гэж байна. Толин тусгалын хүч гэдэг маань бидний өнөөдрийн амьдарч байгаа амьдрал, бидний эргэн тойронд байгаа эд зүйлс, бидний хийж байгаа ажил үйлс, олж байгаа орлого маань бидний дотоод ертөнцийн шууд тусгал байдаг гэсэн санаа юм. Өөрөөр хэлэх юм бол та дотооддоо өөрийнхөө хэн гэж төсөөлж байна вэ? Өөрийнхөө амьдралыг яг ямар гэж мэдэрч байгаа юм? Тэр болгон чинь яг энэ бодит байдал буюу энэ гадаад ертөнцид биелэлээ олсон байдаг гэсэн үг. Тэгэхээр хүн эд баялагийг амьдралдаа бий болгохын тулд эхлээд дотоод ертөнц нь баян байж, сэтгэлгээ нь баян байж тэр эд баялагийг бүтээнэ гэсэн санаа байгаа. Дотоод ертөнцийг өөрчлөхгүйгээр гадаад ертөнцийг бол өөрчлөх ямар ч боломж байдаггүй. Хэрвээ дотроо янз бүрийн сөрөг итгэл үнэмшилтэй, амьдралдаа сэтгэл хангалуун бус, өөртөө сэтгэл хангалуун бус, өөрийнхөө ур чадвар мэдлэгт эргэлздэг бол гадна талд амжилтыг бүтээх бол мэдээж боломжгүй зүйл. Тэгэхээр энэ толин тусгалын зарчим маань үндсэн 4 ойлголтоос бүрддэг байгаа. За хамгийн эхний ойлголт бол ерөөсөө та дотооддоо өөрийнхөө яг хэн гэж тодорхойлсон байдаг вэ? Дээрэс нь та амьдралыг яг юу гэж үздэг вэ гэдэг маань бидний бодит амьдралын шууд тусгал ажилладаг гэсэн үг. Энэ нэгдүгээр ойлголтын хүрээнд хэрвээ бид нар амьдралаа өөрчлөе гэж бодох юм бол ерөөсөө энэ өөрийнхөө хэрхэн тодорхойлж байна вэ гэдгээсээ эхлэх ёстой. Тэгэхээр миний хувьд бол хэрэгжүүлдэг амжилтын баттгал гэдэг өглөө болгон сонсдог юм аудио бичлэг байдаг. Би энэ аудио бичлэгийг өөрөө текстээр эхлээд компьютер дээр бичсэн. За би бол маш амжилттай бизнесийн ментор, миний онлайн сургалтанд маш олон хүмүүс ингээд хамрагдаж өөрсдийнхөө амьдралыг эерэг сайнаар өөрчилж байна. Надад эд баялаг хангалттай их орж ирж байна гэл ингээл маш гоё юм өөрийнхөө болохыг хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйлсээ бүгднийг бичээд тэрийг би ингээд өөрийнхөө дуу хоолойгоор уншаад тэр нэг ойролцоогоор 8 минут үргэлжилдэг. Өглөө алган энэ 8 минутын бичлэгээ би сонсож энэ өөрийнхөө дотоод итгэл үнэмшил, өөрийнхөө талаархын тодорхойлтыг бол улам ингэж батжуулж явдаг. Энэ аргыг би та бүхэндээ зөвлөмөр байна. Анх удаа яг энэ бичлэгийг сонсож байхад бол эхлээд айгуу тийм хол хөндөө сонсогдно. Яач ингээл дотоод эсэргүүцэл нь би тийм биш штэ. Энэ боломжгүй штэ. Тэ ухамсартайгаар яг тийж бодохгүй ч гэсэн мэдрэмжийн хувьд яг тэгж хүлээж авдаг. Олон дахин өдөр болгон ингээд сонсох тусам тэр яг ийм бодит болж ирдэг. Яг тэр дотоод мэдрэмжинд би үнэхээр тийм амжилтанд хүрсэн юм шиг, үнэхээр би тэр олон хүний амьдралд нөлөөлж байгаа гэдгээ би өөрийнхөө дотор би мэдэрч бодтой юм шиг байдаг. За тэгэнгუთ ямар процесс болж байна вэ гэхээр гадна талд шууд тэр процесс маань явагдаад маш олон хүмүүстэй санаандгүй байдлаар би ямар нэгэн маркетинг идэвхжүүлэлт хийгээгүй байхад өөрсдөө орж ирээд таны би энэ сургалтыг сонирхож байна. Би аль сургалтанд нь сувал болох вэ гэх мэтчлэн ингээ холбогддог байгаа. За нөгөө талаасаа нөгөө амьдралыг хэрхэн харж ийн вэ гэд За энэ дээр болохоор амьдралыг элбэг хангалуун, гайхалтай их баялаг намайг хүрээлж ийн Би маш гоё хүссэн байрандаа, хүссэн орчиндоо би амьдарч ийн гэж би ингэж төсөөлж мэдэрч хардаг. Тэгээд анхандаа болохоор яг эн чинь бас л айгүй хэцүү, ингээд наалтахгүй, өөртөө юм нэг хуурамч мотивац өгöd байгаа юм шиг санагдчихсэн бол одоо бол энэ бол яг бүр бодит төлөвлөгөө болсон. За би удахгүй ингээд байраа солино. Би тэнд байр аавна. Би яг ийм байртай болно. Би зочны өрөөгөө яг ингэж товчуулна. Миний хувцсны өрөө ийм байна гэд бүр яг ингээл өдөр ирэх тусам бүр маш тодорхой болж байгаа. Тэгээд тэдгээр зүйлсийг бодит болгох санаанууд хамгийн гол нь ингээд орж ирээд идэг. Янз бүрийн ажилтай холбоотой шийдвэрүүд гаргах болоход яг миний тэр дотоод итгэл үнэмшил
энэнд асар хүчтэй нөлөө үзүүлж байгааг би бол мэдэрч байгаа. Тэгэхээр та бүгдийг ч гэсэн яг өнөөдөр энэ одоо аргыг хэрэгжүүлээд өөрийнхөө дотоод итгэл үнэмшил, өөрийнхөө тодорхойлсон тодорхойлтыг за дээрэс нь одоо амьдралыг ямар байгаасаа гэж хүсэж байгаа тэр болгоноо ингээд нүдэндээ харагдаж, гартаа баригдаж бүр ингээд бүх мэдрхүүнд чинь те мэдрэгдэхээр та төсөөлөд үзээрэй. За талин тусгалын 2 дугаар одоо гол ойлголт нь юу вэ гэхээр энэ зүйлс талин тусгал биелэлээ олоход тодорхой хугацаа заавал шаарддаг. Одоо бид нар ингээд хүсэж байгаа зүйлээ төсөөлөйгээ те нүдэн анангууд бид нар тэр дороо одоо хүсэж байгаа орчиндоо хүсэж байгаа тэр мэдрхийг хүсэж байгаа тэр гой зүйлсийг ингээд бодтой юм шиг мэдэрч чадж байгаа штэ. Тэгээд тэр мэдэрч байгаа зүйлс чинь яг энэ физик ертөнцид те одоо бодтойроо таны амьдралд ингээд гарч ирэх хүртэл заавал тодорхой хугацаа шаардна. Тэгэхээр ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр энэ хүсэл мөрөөдөл, энэ төсөөлөл нь биелэх хүртэл ерөөсөө тууштай байж чаддаггүй. Хүний амьдралд ингээл янз янзын л зүйл тохиолдсон шүү дээ. Одоо нэг ингээл асуудал тохиолдонгууд би өстө бүтлгүй штэ тий. Энэ ажил яг ингэдэг байхгүй да. Би яг юм гэл тий. Ингээд нөгөө нэг сүрэг одоо мэдрэмжинд тавтаад сүрэг зүйлсийг ингээд төсөөлөд идэг. Тэгэнгუთ талин тусгал яаж гэнэ үү? Яг л тэр сүрэг мэдрэмжийг чинь дахиад тусгана. Тэгэхээр ер нь бол яг юм уналттай үед уналттай байгаад байна гэдэг чинь та ирээдүйн цагийн уналтыг талин тусгал бэлдэж өгөөд байна гэсэн үг байхгүй юу? Сайн ч муу ч те юу ч тохиолдсон бүх зүйл сайхан болно. Бүх зүйл эерэг сайнаар өөрчлөгдөнө гэд бий болохыг хүсэж байгаа тэр амьдралаа яг юм тууштай мөрөөдөж төсөөлж хандлагаж гэсэн тийм байлгах хэрэгтэй. Энэ дээр миний одоо хувийн хэрэгжүүлдэг нэг арга байдаг. Юу вэ гэхээр хэрвээ надад ямар нэгэн таагүй зүйл тохиолдох юм бол би тэрний сайн талыг харах гэж хичээдэг. Би энэ зүйлээс яг ямар сургамж аваад байна вэ? Энэ зүйл надад яг юуг ойлгуулах гэж надад тохиолдсон юм болоо гэх мэтчлэн би дандаа сайн талаас нь хардаг. Өөрийнхөө нөгөө ирээдүйн гоё амжилтыг би яг тэр агшинд би төсөөлдөг. Магадгүй одоо нөгөө бараг ингээд миний амьдрал таагүй зүйл тохиолдсноороо миний ирээдүйн амжилтыг бараг юм баталгаажуулдаг нэг юм арга нь болсон гэсэн үг. Тэгэхээр би та бүхэнд ч гэсэн энэ аргыг зөвлөмөр байна. Хэрвээ санснаар чи ямар нэгэн болохгүй байгаа бол бити тэр муу зүйл дээр одоо бодол оюун эрчмээ бити зарцуулаарай. Аль болох одоо сайн талыг хараад илүү одоо сайхан мэдрэмжэн дээр өөрийгөө байлгахыг хичээгээрэй. За 3 дугаарх нь энэ бол бүр маш одоо чухал ойлголт байгаа. Юу вэ гэхээр талин тусгал сүрэг утгыг юусоо ойлгохдаггүй. Нэгсэндээ одоо та ямар нэгэн зүйлийг би ийм баймааргүй байна. Энэ ажил надад юусоо таалагдахгүй байна ч гэдэг юм уу. Ингээд тэр зүйлийг амьдралтаа байлгахыг хүсэхгүй байгаа ч гэсэндээ талин тусгал юу гэж боддог вэ гэхээр энэ хүн одоо энэ зүйлийг дахин бодоод байгаа учраас энийг амьдралтаа хүсэж байгаа юм байна гэж ойлгодог. Тэгээд магадгүй одоо ингээл мөнгөгүүд л те мөнгөний гачигдал биш те ингээл дандаа л мөнгө дуусчих юм. Энэ цалин өстө ханаач хүрхгүй ингээл амдчгүй хамарчгүй ингээл дуусчих юм ингээл те уулын тэр мөнгийг дуусгамааргүй байнгын л одоо мөнгөтэй байхыг уул нь л хүсэж байгаа штэ. Тэгсэн мөртлөө тэр нөхцөл байдалд яг ямар мэдрэмж авч байгаа вэ гэхээр дандаа л дуусчих юм. Мөнгө дандаа л байхгүй ах юм. Гэл ах юм бол мөнгөгүүд л хизээж тасрахгүй. Одоо ажлынхаа хүмүүстэй харилцаан дээр те энэ нэг юм дандаа л ингэж миний урдуур хаагуур янз бүрийн юм ярьж байгаа юм. Эннээс олж дандаа ажил бүтлгүүчих юм те. Ингээл ах юм бол тэр нөхцөл байдал улам л одоо гараал амьдрал бүр дахин давтагдаад л байна. Тэгэхээр энэ зүйл дээр одоо та эерэг утгыг бодож сурах хэрэгтэй. Дандаа. Жишээлбэл одоо мөнгөгүүд л те мөнгө дуусчлаа. Тэгэх юм бол утгагүй надад зөндөө их мөнгө орж ирнэ. Утгагүй би маш их орлоготой болно. Утгагүй би баян болно гэдэг ч юм уу те. Дандаа ийм гоёор бодох хэрэгтэй. За талин тусгалын 4-р хамгийн чухал ойлголт. За энийг би та бүхэнд бүр ингээд чин сэтгэлээсээ бүр энийг ойлгоосай гэж бүр үнэхээр их хүсэж байна. Хүмүүсийн одоо амьдрал яг ямар одоо циклээр явт юм бэ гэхээр өөрийнхөө одоо ингээ яг
бодиттэй тохиолдож байгаа амьдрал үйл явдлаас ингээд мэдрэмж авдаг. Миний амьдрал нэг юм. Би нэг юм хөө тэ. Тэгээд яг тэр одоо байгаа амьдралаасаа авсан мэдрэмжээрээ ирээдүгээ бүтээдэг гэсэн үг. Тэгэхээр ирээдүй нь одоо ямар байна? Магадгүй одоо цаг дээр илүү их одоо санаа зовж исэн зүйл байсан бол тэр нь ирээдүйд улам том болдог гэсэн үг. Одоо байгаа амьдралаасаа чи ингээд төсөөлөл, тодорхойлолт, мэдрэмж, ойлголтуудыг аваад байна гэдэг чинь чи өнгөрсөн цагтаа л байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ тойргоос гарахаас нааш амьдрал хизээч өөрчлөгддөггүй. Хизээч хөгжил цэцэглэлт, өсрөнгөө хөгжил явагддаггүй. Тэгэхээр энэ өсрөнгөө хөгжлийг бий болгохын тулд яах ёстой вэ гэхээр одоо өнгөрсөн цагаасаа гарах ёстой. Өнгөрсөн цагаасаа гараад ирээдүйд яг хэн болмоор байгаа. Ирээдүйд яг ямар амьдралыг бүтээмээр байгаа. Ирээдүйд чи яг хэн болцсон байна гэж өөрийгөө одоо хүсэж байгаа юм те. Яг тэр төсөөллийг, тэр мэдрэмжийг одоо цаг дээр авч иж ирээдүй засагдана. Тэгэхгүй одоо ингээл яг л байдагта, яг л нөгөө мэдэрдэг зүйлсээ мэдрээд л ах юм бол амьдрал ертөөсөө өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яг өнөөдрөөс тэ эхлээд ядаж би яг 10 жилийн дараа гэхэд яг хэн болцсон байх юм бэ те? Би яг ямар амьдралыг хүсэж байгаа юм бэ? Би ямар байранд амьдрах юм? Миний орчин тойрон, миний найз нөхөд, миний хийдэг ажил үйлс, миний орлогын хэмжээ, миний дансанд яг ямар хэмжээний мөнгө байх юм бэ гэдгийг яг одооноос маш тодорхой болго. Тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд чи яг юу хүсэж байна? Чиний мөрөөдөл яг юу юм? Чиний яг зорилго юу юм гэхээр ийм тодорхой хариултгүй явждаг. Яагаад гэвэл өдөр тутмынхаа одоо ажил амьдралд маш завгүй. Тэгэл ерөөсөө өдөр нь эргээлэдэг. Тэгэл нэг л мэдхэд 5 жил, 10 жил ингээ өнгөрцөн. Ингээ яг л байрандаа байгаад идэг. Тэгэхээр би та бүгдэд яг юу зөвлөх вэ гэхээр өөртөө цаг гаргаад ирээдүйд яг ямар амьдрал бүтээхийг хүсэж байгаа юм тэрийгээ яг өнөөдрөөс төлөвлөж эхэл. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа контентоор эргээд уулзцгаая. Баяртай.